шат. Харанхуйн дунд бид чин явхад өнөөх бас л тааралдан унаж очно. Болгоомжтой бай гэсэн бичиг нүдэнд ил харагдах тусам улам хазайн бас тайвалцна. Насны тоогоор гишгүүрийн тоод цөөрөөсөө ч гэж хаяадаа сэмхэн үснэ. Шуудхан очиод түүнтэй хөөрөлдөд суумаар таанч хүүтэн тул дааруулна. Бас өөрөөс түлхнэ. Өрөөл бүсдийн дор сүхрэн суун. Найз болох үгүүд нь би баггүй гомдно. Аз болоход бид хоёр ойлголцох боломж гарч асаагуурын бүдэг гэрэлцдэглээ баахан үүдэлцгаалаа. Намар нилээн оройхон сэрүү татаж тэнгэр бүрхсэн зэвэрхэн орой байж үлээ. Ажлаасаа жаахан оройтож хэдэн найзтайгаа шатардчаад ирэхэд эхнэр маань нилээд дургуйлгсан янзтай өгөөдлийн үг чулуудан үүдэн дээр тусан авлаа. Гэмт хүн гэлбэлцэн гихчээр үнсгээр хошуугаад сорвойлгосон авчисан амжив. Худал инээмсэглэн угаалгын өрөө рүү хоёр гутлаа тайлмар шаан болж говин алхлаа. Эхнэр бас л тоосонгүй. Дэмийл хүүхдүүд унтаа юу гэвэл бас л стогров. Би дахиад л миний хонгор хоолоо хийсэн үү хэмээн хошуу дэвсэн царайчлангаа асуулаа. Муухай харж байна шүү. Харц буруулан галтгооны өрөө рүү дөнгөж хөлд орж буй хүүхэд чиг тэнтэр тунтар алхан орж эдчих юм хайлаа байдгүй шүү. Гэнэт дотроос минь чи яаж тисч байна гэсэн бяцхан хорон санаат нь дуу хадаж зүрхийг минь хүчтэй дэлсээд авлаа. Аргагүй би гэдэг хүн омогшиж хідэн үг ширүүхэн хэлээд амжлаа. Ёстой гал дээр тос нэмэгтэй адил хүлээж байсан юм шиг эхнэрч ганц зүг газар гээйлгүй хариу өчөж намайг түлхэн гаргаж 5 жилийн хамтдаа илээсэн 2 муу бор гутлыг минь хойноос минь нэг нэгээр нь чулуутчихлаа. Нэгийг нь хайгаад олдгүй шүү. Өөнтэй зэрэгцэд тоогч тасарчихлаа. Чаас баахан битчин хайлаа. Гэнэт хаа нэгтэйгээс нэгэн баригл хоолоогоор гутал чинь энд байна. Наашаа дөхөл дөглөө. Би ч айж хэллээ шүү. Хинбэ гэж чичирсгэлсэн хоолоогоор хідэнтэй асуулаа. Би л байна штэ. Өдөр бүр баяр гуниг, уур бухимдал, харуулслыг чинь хуваалцаж байдаг чиний анд найз гэж хэлэхэд би бүр гайхаж орхилоо. Гэрэл гаргачих зүйл хайн халаасаа тэмтэрлээ. Байн шүү. Асаагур. Яаран асааж ийш тийш харуул хинч байсангүй. Хөөе. Би чинь жаахан юм уусандаа солиорж явах шиг байна гэж бодол хийлээд эхнэрийг хаалга онгойлох болов уу гэд тийш бас харц чулуудаж амжлаа. Хүл гар сулраад бүр гуйж байна шүү. Эхний гişгүүр дээр хальт гişгвэл хөөе, болгоомжтой унлаа. Тэр доор гутал чинь байна гэж дахин хэлхийг сонсоод бүр айц тавтлаа. Гэрлээ асаа, би яг дор чинь байна гэхэд хэртийн цочлоо. Сандран доош харуул юу ч байхгүй зүгээр л би шатн дээр зогсож байв. Гайх хэрэггүй, шат миний би тантай яриад байна гэд саялсхий орлоо. Нэг л мэтгэд би түүн дээр суучихсан амьдралынхаа тэр бүр яриад байдгүй зүйлээ дэлхэн хуучилж байлаа. Бүр өнөөдөр тохиолдсон зүйлээ нэгийг ч үлдээлгүй ярьлаа. Тэрээр хаяадаа инээж бас уурлан гомдлно. Нэг цөө зүйл нь уй бөгшүүлэн ханаана. Би яриан дундаа түүнийг баггүй өрөвдлөө. Олон жилийн өмнө залуу сайхан цэвэрхэн цагаан цааш шиг байснаа дурсан он цагийн улбанд илэгдэж муудаж хөгшөрснөө гайхна. Орчлонгийн тоош шороог өөр дээрээ тэн амьдрна гэдэг энэ хорвоогийн уйтгартай хувь заяа шүү гэд шүүр салдан яриагаа дуусгахад аль хэдийнэ үүрийн 4 цаг болсон байлаа. Гэнэт гэрэл мэлсхийн насч ихнэр хаалга онгойлгон орооч гэж сонсогдов. Тэгснэ юугаа хийгээд димирээд ганцаараа яриад байдгийн айл амтан унтуулахгүй гэж баахан бухимдлаа. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй
баяртай хөгшөө. Цаадахт нь зуудаж байна гэж хивнээд доош бүүн өрөөсөн гутлаа авч гэртээ орон гортлоо тийш харан алхлаа. Зүгээр л нэг шат мөртлөө ямар их үннийг өгүүлнэ. Хувцаач тайлж амжилгүй диван дээрээ бүх гихчийн нойрслоо. Үд дунд хэлбих үед сэрж эхнэрийн хийж өгсөн гурилтай шүлийг идээд найзтайгаа мэдлэхээр гарсан авч эл хул нам гүм орчим намайг бүчин авч билээ.